Монгол улсын 2025 оны эдийн засгийн гүйцэтгэл болон 2026 оны төлөв хөрөнгөний зах зээлийн гүйцэтгэлийг мэдээлэхэд бэлэн болсон байна. Монгол улсын хувьд 2026 онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нь 2025 оны гүйцэтгэлтэйгээ энэ тэнцүү байхаар хүлээгдэж байгаа бөгөөд эхний 3 улирлын байдлаар Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 5.9% өссөн өсөлттэй байгаамаа. За энэ хэдийгээр өндөр өсөлт боловч ковидоос хойших 2023 оны гүйцэтгэлийг бол давхаргүй үзүүлэлт болсон байна. За улсын инфляцийн хувьд гэх юм бол Улаанбаатар хотын хэмжээнд инфляц 9%-тай гарсан бөгөөд энэ Монгол банкны зорилттой ханшаас өндөр хэмжээнд бол хадгалагдсан хэвээр байна. За Монгол улсын хувьд бодлогын хүүгийн нөлөөлөл нь инфляцийн өндөр байгаа шалтгаанаас хамаарат 12% хадгалагдсан хэвээр байна. За он горсноос хойш буюу 2025 оны 1 сараас хойш инфляц 9% хадгалагдж байгаа учраас бодлогын хүү 12% бол Монгол банкнаас барьсан хэвээр байгаа юм. За Монгол банкны барьж байгаа хатуу мөнгөний бодлогын үр дүнд зээлийн хүрэлцээтэй байдал багасж аж ахуйн нэгжид болон иргэдийн гар дээр орж ирж байгаа зээлийн санхүүжилтийн хэмжээ бол хангалтгүй хэмжээнд бол байсаар байгаа юм. За энэ бол эдийн засгийн өсөлтийг бол хязгаарлаж байгаа нэг үзүүлэлтэд бол тооцогдсон хэвээр байна. За Монгол улсын экспорт болон импортын хэмжээ бол 2025 оны эхний улирлын байдлаар гарсан. За 9 сарын байдлаар гэх юм бол гадаад худалдаа бол эерэг буюу ашигтай бол гарсан статистик үзүүлэлтийг тайлбарласан байна. 2026 оны төсвийн орлогын хувьд гэх юм бол нийтдээ 31.6 их найдын төсвийн орлого олохоор төлөвлөгдсөн. За урьдчилсан байдлаар гэх юм бол 2026 онд Монгол улсын төсөв алдагдaltaй буюу 1.4 их найд төгрөгийн алдагдал байхаар бол урьдчилсан байдлаар гарчихсан явж байна. За 2025 оны хувьд гэх юм бол нүүрсний экспортыг бол өмнөх жилүүдтэй ижил хувиар төсөөлж төсвийн орлогыг тавьж байсан. За гэвч эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран бүгд найрамдах хятад ард улсын худалдан авч байгаа нүүрсний ханш бол 2025 оны дунд үеэс эхлэн болгонсон байгаа. За төсвийн төсөөлөлтөө 1 тонн нүүрс тутамд $105 борлуулалтыг бол хийнэ гэж үзэж исэн бол энэ бол жилийн турш дунджаар нэг 70-аас 80 орчим $10 бол нүүрсний ханш унснаар төсвийн орлого бол 2025 онд тодорхой хэмжээгээр бол буурсан байна. За 2026 онд тус экспортлох нүүрсний хэмжээг бол өмнөх жилүүдийн гүйцэтгэлтэйгээр ижил түвшинд тавьсан байгаа нь. За бидний хүлээлтэнд хүрч байгаа буюу 2026 онд төсвийн тэнцэл бол үүнээс илүү алдагдaltaй гарахгүй байх бол хүлээлттэй байна. 2026 оны төсвийн голлох зорилтууд нь боловсрол, эрүүл мэнд болон эрчим хүчний салбарууд бол түлхүүж хийгдсэн байхаар бол төлөвлөгдсөн байна. 2026 оны эдийн засгийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувьд гэх юм бол эхний 3 улирлын байдлаар 5.6%-тай гарсан. За олон улсын байгууллагууд буюу Дэлхийн банк, олон улсын валютын сан зэрэгээс тус өсөлтийг үүнээс доош буухгүй мөн 6%-аас дээш хэтрэхгүй байхаар бол төсөөлсөн байгаад байна. За энэ дээр бол нөлөөсөн голлох хүчин зүйлүүд нь Standard & Poor's болон Moody's агентлагуудын гаргасан Монгол улсын зээлдэгч зэрэглэл 2025 онд нэг шатаар бол нэмэгдсэн зэрэг нь бол эдийн засгийн өсөлтийг бол доктортой цаашид хадгалагдана гэсэн төсөөллийг олон улсын байгууллагуудаас гаргахад бол нөлөөлсөн байна. За эдийн засгийн уг үзүүлэлтүүд нь эерэг байдлаар хадгалагдсан хэвээр байгаа маань цаашдаа бодлогын хүү доктортой байх буюу аж ахуйн нэгжүүд дээр илүү зээлийн гарц нэмэгдэх хүлээлтийг бол 2026 онд бол тавьж болж байна. За хөрөнгөний зах зээлийн хувьд гэх юм бол 2021 оноос хойш доктортой өссөн хэвээр байгаа бөгөөд 2025 оны байдлаар 13 их найд төгрөгийн дүнтэй бол тэнцэж эхэлсэн байна. За гэвч тухайн хөрөнгөний бирж дээр арилжаалагдж байгаа хувьцаануудын хөрөх чадвар буюу хөрөнгө оруулагчид хоёр дахь зах зээл дээр төдийлөн их хувьцааг бол арилжахгүй байгаа шалтгаанаас үүдэн хөрөх чадрын үзүүлэлтүүд бол 2025 онд бол маш бага үзүүлэлттэй гарсан харагдаж байна. За бодлогын хүүгийн өндөр байдал болон инфляцийн докторгүй байдлаас шалтгаалan хөрөнгө оруулагчид 2025 онд тогтмол өгөөчтэй бүтээгдэхүүн буюу компани бонд хөрөнгөөр баталгаажсан цаасанд бол төлхөө хөрөнгө оруулсан графикуудаас харагдаж байна. За 2025 оны хувьд гэх юм бол хөрөнгөөр баталгаажсан үн цаас нийт арилжааны 30% нь бол эзэлсэн үзүүлэлтүүдийг хангасан байна. За топ 20 индексийн хувьд гэх юм бол онгорсноос хойш 2025 оны 4 сард нэлээд уналттай байсан бол 2025 оны жилийн эцсийн байдлаар уг үзүүлэлтүүд нэмэгдэж оны ихэнх түвшинтэйгээ бол ижлэхэн хувьд бол хүрсэн байна. За үүнээс гадна
Монголын хөрөнгөний бирж дээр арилжаалагдж байгаа акционуудын за хамгийн эрэлттэй байгаа акционууд гэх юм бол хэвчлэн банк санхүүгийн байгууллагуудын акционд бол хөрөнгө оруулагчид төлхөө хөрөнгө оруулж байгаа харагдаж байна. За үүнээс харах юм бол хаан банкн дээр гэхэд 2 дахь зах зээлийн арилжаан дээр нийтдээ 20 тэрбум төгрөгийн арилжаа хийгдсэн байх жишээтэй. За үүний дараа Инвескор, Мандал зэрэг компаниуд орсон байна. 2025 оны байдлаар Монголын хөрөнгөний бирж дээр IPO хийж олон нийтээс хөрөнгө татан төвлөрүүлсэн компани одоогоор байхгүй байгаа бөгөөд за энэ нь бол өмнөх жилүүдийн гүйцэтгэлтэй харьцуулахад бол маш багассан үзүүлэлтүүдийг харуулж байна. За энэ зөвхөн Монгол улсын жишээнд гэхээсээ гадна за 2021 оны ковидын цар тахлын нөлөөллөөс шалтгаалan бодлогын хүү улс орон даяар бол дэлхийн нийтээр бол нэмэгдсэн. За тэгээд уг бодлогын хөвгийн нөлөөлөл маань компаниудын үнэлгээг бол бууруулж за IPO хийхэд бол төдийлөн бол тохиромжтой нөхцөл байдлыг бол бүрдүүлж чадаагүй байсан байна. За Монгол улсын хувьд гэх юм бол бас уг шалтгааны үндсэн дээр за дээрэс нь хөрөг чадварын бас хангалтгүй байдал зэрэгс шалтгаалan 2025 онд ямар нэгэн IPO бол хийгдээгүй харагдаж байна. За эсвэргээрээ хөрөнгө оруулагч нарын дунд технологи өгөгчтэй бүтээгдэхүүний эрэлт бол нэмэгцээр байгаамаа гэдэг нь бол дээрх графикаас мөн харагдаж байна. За Монгол улсын биржийн бус зах зээл буюу за компаниудын хаалттай бондууд бол төлхөө арилжаалагдж байгаа. За зах зээл дээр 2021 оноос хойш идэвхтэй бондууд бүртгэгцээр байгаа бөгөөд за татан төлрүүлсэн дөнгөний хувьд ч гэсэн тогтмол өсөлттэй байна. За 2025 оны байдлаар тус зах зээл дээр нийтдээ 1.7 орчим их найт төгрөгийн компани бондууд бол арилжаалагдсан буюу за олон нийтээс бол санхүүжилт татан төлрүүлсэн бол өндөр үзүүлэлттэй байгаа юм. За тэгэхээр 2025 оны хувьд хөрөнгө оруулагч нарын дунд эдийн засгийн тогтворгүй байдлаас шалтгаалan за хавцаанд хөрөнгө оруулах нь бол төдийлөн өндөр байгаагүй боловч за нөгөө талдаа хөрөнгөний зах зээлээс ашиг өртөх боломжтой тогтмол өгөөчтэй бүтээгдэхүүнүүд болох компани бонд хөрөнгөөр баталгаажсан үнцаас зэрэгт бол төлхөө бол хөрөнгө оруулж за өгөөжийг бол нэмэгдүүлсэн харагдаж байна. За 2026 оны хүлээлтэн дээр олон улсын валютын сан болон Дэлхийн банкны тооцоололт дагуу эдийн засгийн өсөлт бол 5.9% таа бол ижил түвшинд хадгалагдах. За инфляц бол 9%-аас бол дээш өсөхгүй байх бол хүлээлтүүдийг бол тавьчихсан байгаа. За эдгээр нь 2026-2027 онуудад компаниуд илүү IPO хийх орчин бүрдсэн. За тэгээд дээрэс нь бусад төрлийн хөрөнгө оруулалтын хэрэгслүүдээр буюу бонд хөрөнгөөр баталгаажсан үнцаас гаргаж олон нийтэд санхүүжилт татах нэмэгдэх бол хүлээлттэй байгаа юм байна.